Вишну загас дүртэй. Загас хязгаарч нүдээ амьдаггүй. Нүд нээлттэй гэдэг нь алгачдаггүй, ялгуурлалгүй ансын хараа зөн мөн сонор сэрэмж. Вишну ямар үүрэгтэй билээ? Тэр Веда буюу мэдлэгийг өргөсөн. Ньютоны хууль хийцээд Ньютоноос өмнө үйлчилж байсан. Харин Ньютон түүнийг харах нүдтэй байсан. Архимедийн зарчим Архимедээс өмнө ч байж л байсан. Архимед тэр мэдлэгийг ухаарч ойлгоод ярьж эхэлсэн. Тэд бүгд Вишнугийн загас аватарууд гэж би хэлнэ. Матся аватарууд. Матся аватара гэдэг нь ертөнц дахны энергид аль хэдийн байсан, даалд байсан мэдлэгийг ил гаргах юм. Эрт урдын цагт байж байгаад мартагдсан зүйл биш. Одоо ч тохиолдож л байгаа. Судлаачид, шинийг нээгчид Вишнугийн анхны аватарууд гэж би хэлнэ.